Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчтэй сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Хөп нөөц нэвтрүүлгийн шинэхэн дугаар болох 12 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Дасандаа Буухан М-банк, спортыг дэмжигч Toyota-гийн аль биесны дилер Top Motors ажиллаж байна. За надтай хамтран хөтлөхөөр өнөөдөр спортын сэтгүүлч Чулуун маань хүрэлцэн ирсэн байна. Орой минь хүргэе. За үзэгчтэй болон намайдаа орой мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн үед онцлог мэдээллүүд юу вэ? Тэр дундаа NCAA энхий одын талаар хоёулаа хамтдаа ярилцгаая. За Хөп нөөц эхлээд удирдлагын эхлэлд бас энхий одын тухай ярьж исэн. Тэгвэл аль хэдийн 11-ийн тоглолтыг хийчлээ. За энхий одын мэдээллийг бас шинжилгээд үзэгчдэд хүргэх ёстой болов гэж бодож байна. За яг одоогийн байдлаар энхий одын хувьд NCAA дэх 4 дахь жилээ өнгөрүүлж байгаа. За тэгээд энэ удирлаас эхлээд South Carolina их сургуулиас тоглож байгааг бас үзэгчид маань сайн мэдж байгаа. За тэгээд дөнгөж өчигдөрхөн удирдлагын 11 дахь тоглолтоо хийлээ. За гэхдээ харамсалтай нь бол хожигдол хүлээсэн. За ордны тайлбарлагч нар ерөнхийдөө энхий одын үзүүштэй тоглолтууд тэгээд талбайг мэдэрж байгаа тэр мэдрэмжийг маш их магтжсэн. Гэхдээ багийнх нь хувьд бол тийм сайн тоглолт бол өчигдөр оройны тоглолт бол болж чадаагүй. За мөн тайлбарлагч нарын дурджсэн нэг зүйл болохоор энхий одын эсрэг тоглож исэн за ранкаараа 30-д бичигдэж байгаа буюу тун дээгүүр ирэмблэгддэг маш сайн сургуулийн эсрэг тоглосон байгаа. Тэгээд тухайн сургуулийн хувьд бол энхий одын сургуультай нэлээд олон онооны зөрүүтэй тоглолт өрнөх болов гэсэн бодолтой байсан ч гэсэндээ тоглолтын хамгийн хол онооны зөрүү бол ердөө 11 байсан нь хэдий хожигдсан ч гэсэндээ сайн мэдээ юм болов гэж бодож байна. Тэгээд энхий од ер нь тоглолт бүр дээр л ер нь бага оноо авалтаар самбар дээр бүх статистик үзүүлэлтээр тэргүүлээд байгаа. Дээрээс нь дасгалжуулагчийн хамгийн сайн итгэдэг тоглогч ерөнхийдөө энэ үйлдвэрлэлээс болсон гэдг нь бол харагдаж байна. Ер нь одоо тоглолтуудаа тэргүүлээд байгаа гэж байна шүү дээ. Тэгвэл манай энхий одын ер нь дундаж үзүүлэлт энэ үйлдвэрлэлийн үед ямар байгаа вэ? За одоогийн байдлаар 11-ийн тоглолтод 11.7 оноо дундчилж, 6.6 самбар 2.4 дамжуулалт. За довтлогоо нь бол 52.9% байгаа юм байна. За тэгээ энхий одыг бол ерөнхийдөө холбогч гэдгийг сайн мэднэ. Гэхдээ самбарт бол энэ үйлрэл маш сайн идэвхтэй байгаа. За дээрэс нь яг өөлөх зүйл багахаас сул тал гэх юм бол яг гурван шийдэлтүүд нь баг зэргийн таарахын байгаад байгаа үзүүлэлтүүд цөөн тоглолтууд дээр бол ажиглагдчихж байгаа. Сургуулиудынх нь ер нь одоо тоглож байгаа сургуулийнх нь ранк нь ер нь хідэд явж гин. Эндээс бас одоо NBA тоглож байсан ер нь ямар тамирчид байна. Энийг бас үзэгчд маань бас сонирхож иж магадгүй гэж бодлоо. За маш гоё асуулт байна. За он гартал ерөнхийдөө NCAA-ийн тоглолтыг бол удирдлагын өмнөх тоглолтууд гэж ойлгож болдог. NBA-тэй харьцуулах юм бол за яагаад вэ гэхээр он гартал ерөнхийдөө гол тоглогчтой амраах, хамгаалалт сул байх тохиолдлууд бол энэ үед NCAA-д их байдаг. За тэгээд энхий одын багийг бол дундаж төвшний сайн баг гэж бол үнэлэн. За одоогийн байдлаар бол энэ сургуулаас NBA-д тоглож байсан одоо тоглож байгаа 6 тоглогчийг бол би ямар ч тач түрүүн судалж мэдлээ. За тэгээд NCAA бол мэдээж маш олон багтай. Тэгээд Америкийн мэрэгжлийн спортын төвшөнд ерөнхийдөө NBA-д орно гэдэг нь мэдээж хүн бүрийн мөрөөдөл ер нь айл болгоны хөгүүд мэдээж энэ өндөр түвшинд хүүхдүүдэд тоглуулахыг хүсдэг маш хэцүү. Тэгээд энэ 300 гаруй багуудаас бол энхий одын сургуулийн хувьд 50-аас 60 дугаар байранд ирэмблэгдэх за заримдаа хойшлох үе ч гэсэндээ ерөнхийдөө байдаг гэж хэлж болно. Баярлалаа. Маш гоё мэдээллүүд хүргэлээ. За тэгвэл хамтдаа одоо дотоодын лиг болох үндэсний дээд лиг рүүгээ орцгоо. Ер нь үндэсний дээд лигийн хувьд бас солилцоо 8-ад дууссан. Одоо манай эмэгтэй болон эрэгтэй багуудын хоорондох импорт тамирчин болоод дотоодын тоглогч нарын солилцоо хэрэг өрнөж байна. За ер нь улирал ихснээс хойшоо маш олон шилжилт хөдөлгөөнүүд явагдлаа. Тэгээ бид нэр өмнөх дугаарууд дээр ерөнхийдөө эрэгтэй багуудын талаар яриадсан. За тэгвэл энэ 7 хоног яа харахгүй өрсөлдөөнд маш хүчтэй нэмэгдэж байгаа нэг багийн талаар ярих хэрэгтэй болсон. Энэ бол мэдээж Аравтын шинэ лиг онор. За ерөнхийдөө Монголд ирээд бол 2-7 хонж байгаа. Гэхдээ энэ 7 хоногоос эхлээд дасгалжуулагч ашиглаж эхэлсэн учраас бид энэ тоглогчийг маш сайн таньж авлаа гэж харж байна. За Bright Kennedy гэдэг Австрали тоглогч. За энэ тоглогчийн хувьд 97 онд төрсэн 28 настай юм байлаа. Тэгээд зарим их сурвалжууд дээр метр 89, зарим дээр нь 85 гэд өөрөөр ерөнхийдөө өндрийнх нь мэдээллийг бол өгсөн байсан. Тэгээд өндөр тамирч юм шүү дээ. За тэгээд Алтаодын эсрэг бол 19 минутанд 16 оноо 5 самбар 2 дамжуулалт хийсэн. За тэгээд 7 хоногт Wings-ийн эсрэг тоглолтоо холбооны самын тэмцээнд бас оролцсон. За өмнө нь хийсэн 2 тоглолт нь бол тийм сайн болж өгөөгүй. Ер нь
энэ импортын тухайд хамгийн ихний тоглолтын өсний дараа коуч нь ямар хүн мэдээлэл хүргэжсэн болоо энэ талаар мэдээлэл авъя. За яг одоо эмэгтэйлэгч юу н Улаанбаатар Амазонстай хэн хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадах вэ гэдэг гол асуултын тэмдэг дээр зүгээр хувь хүнийхээ талаас бол яг энэ солилцооны энэ тоглогч ирснээр би ардыг бас дээгүүр үнэлэхээр байгаад байна. Ягаад тэгэхээр холбогчийн байрлал болон самбар дээр маш чухал хоёр хүнийг нэгтгэж чадсан. За Kenny Bride-ийн хувьд гэх юм бол дасгалжуулагч форм арай дутуу санагдчихна гэдгийг бол тоглолтын дараах хэвлэлийн баг ярилцлага дээр дурдсан байлээ. Тэгээ улам сайжин тэгээд доор самбарт хамгаалтанд илүү түлхүү энэ тоглогчийг ашиглан гэдгээ бол дасгалжуулагч онцлсан байсан. Тэгээд дээрэс нь бас Итүүгийн ерөөс шинэ тоглогч ирсэн. Энэ талаар ярмаар байгаа ч гэсэндээ яг хэсэг хугацаанд завсарлаад тойм дээр нь илүү дэлгэрэнгүй ярилцаад явъя. Тэгэхээр хамтдаа хэсэг хугацаанд завсарлаад хоёр зочинтойгоо эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Icemark IT-ийн бүх хэрэгцээг IT Store ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola нар ажиллаж байна. За өнөөдрийн манай зочдоор спортын сэтгүүлч Оргил Мөнх болон спорт тайлбарлагч Төмөр нар хүрэлцэн ирсэн байна. Орой мэндийг хүргэе. За өнөөдрийн онцлог мэдээллүүдтэй хамт байх гэж байгаа хоёрт маш их баярлалаа. За үзэгчдээ бас орой мэндийг хүргэе. Саяжтай хоёр бас энхий одын талаар ярилцлаа. Дээрээс нь эмгтээлэгт бас ирсэн Ливонрын мэдээллийг хүргэлээ тий. Энэ тал дээр Оргил мөнхөөс нөгөө энхий одын талаар эхлээд ярьчих гэж би бодохгүй. Коллегийн хувьд одоо энсээ тоглож байгаа сүүлийн жилэн тий. Бид нар ер нь дэш NBA-д орох магадлал өдийн хүртэл явсан монгол хүн байхгүй шүү дээ. Тэгээ хамгийн боломжтой тоглогч гээд бүгдээрээ л монголчууд итгэл найдвар 50 хүлээж байгаа. Тэгээд энэ эрх хавар юу болохоос үл хамааран энхий одын зорилго бол биелцсэн гэж би бол харж байгаа. Тэр нь эсээг 1-р дивизион тоглолцлоо. Энэ боломжийн одоо 1-р дивизионы бас л том сургуулиудад тоглолоо шүү дээ. Эдгээр сургуулиудад тоглолцлоо. Тэгээд драфтаар NBA-д орохгүй гэсэн ч гэсэн монгол олон залуучуудад хүсэл мөрөөдлийн энэ жимийг гаргаад өгсөн учраас би бол коллег өөр дөр нэг тийм их дарамт битээ аваасаа л гэж юу бодож явж байгаа. Тэг би чамаас харин чи ямар бодолтой вэ гэж асуучихсан байхгүй. Би ч юм тантай ялгаагүй бодолтой байна дөө. Тийм, юу ч нэр драфтаар орсон ч ороогүй ч тэгээд өөрөөсөө гадна дараагийн болгон сүлийг бэлдэж өгөх ч юм уу те. Ингээд хэдэн зуун оюутан залуучууд хүүхдүүдэд ингээд маш том юм боломж байдсан шүү гэдэг нэг өөрийн биеэр батлаад харуулчлаа. Тэгээ ер нь за 4 жил тоглоод NBA-д орсон тоглогч нар бүр маш олон байгаа шүү дээ. Ялангуяа нөгөө хамгаалтын хувьд бэлтгэн, дээрэс нөгөө энхий одын хувьд энэ жил бас биеийн жин нэлээд сайн нэмсэн. Их зузаалцсан байлаа шүү дээ. Тэгээд коллегийн нөгөө тоглолтын онцлог нь ерөөсөө одоо нөгөө довтлогч холбогч те point forward гэдэг тэр байрлал шүү дээ. Тэгээд би зүгээр яг за Америкийн карьер бол ингээд драфтд нэрээ өгөөд сонгогдоод хөгжлийн лиг тоглоно ингээд болох бах те. Зүгээр нөгөө баярлж байгаа юм нь одоо шишээ огтой ямар ч асуудалгүй тоглох боломжтой болчихж байгаа байхгүй. Энэсээ чинь натууд өрнөтэй тэр тоглогчийг шишээ огийн цуглаалтанд явуулахгүй гэдэг юм уу юм байсан бол одоо энэхий одны дараа хаач очиж тоглосон бэ? Евролигт ч тоглоно уу? Америкт ч тоглоно уу? Монголд ч тоглоно уу? Хаач тоглоно. Тэгээд ерөөсөө Монгол улсын шишээ огийн хувьд бол нэг байрлал дээр ингээд маш чухал тоглогч бэлэн болчихж байна гэдэг нь чухал аа юм л да. Дээрээс нөгөө бид нар тоглолтын статистикийг зүгээр л ESPN руу ороод үзчихэж болж байгаа юм. Тэгээд энхий одыг суусан үед нь бол багийнх нь хамгаалт шууд ундаг. Тэгэл ерөнхийдөө энхий одоос гадна өөр нэг холбогчийн нуруунд дээр л энэ бол баг нь яваад байна. Тэгэхээр бусад багуудын менежерүүд ч гэсэндээ энхий одыг нэлээд хараанд авцсан байгаа гэж бодож байна. Данкууд нь бас ер нь нэлээд вайралуулаад байна шүү дээ. За ингээд хамтдаа үндэсний дэдлэг рүүгээ орцгоё. За эмэгтэй тоглолтоос эхлэе гэж бодлоо. Тэгээд хэдүүлээ хамтдаа Итүүгийн өсөд болон Pirates-ийн тоглолтын таймыг үзцгээе. За ер нь эмэгтэй тоглолт ямар хөө болж өрнөж байна вэ? Одоо Pirates ч сүүлийн нэг 2-3-7 хоногийн хугацаанд ер нь их айтайхан болоод одоо яг нэг багийн үед нэг жигдрээд ирж штэ тий. Бид нар удирдлагын өмнөх одоо хасын хөлгүүд багт байсан тамирчдын тал нь очсон. Нөгөө талд нь Ирвсүүдгээ баг нь тал нь байж идэг. Нэг баг ингээд задраад 2 баг болцсон. Тэгээ Pirates нэг жоо хувцраа олохгүй байх шиг байсан. Сүүлийн тоглолтууд амжилтуудыг харж байхад ер нь одоо нэг баг болоод
болоо явчих. Манай оргилос эмэгтэй тайлбарууд цөөнгө орж байгаа болохоор илүү сайн мэдчихэж байгаа тийм. Тэгэд яаж ч Plex гэж одоо импорт тамирчин тийм легонор тамирчны үр нөлөө бол ялангуяа 4-р үед маш их байгаа. Байрал цугаас. Дөрөвсөн 4-р үед нэг ойрхон тоглолт гаццсан үед нэг хин тоглолтыг авч явах уу тийм яг хин нэг довтлогоонод болохгүй байхад тэр нь тодорхой болцсон тийм. Оноо авах гэсэн. Тэр нь бол тодорхой болчлоо. Тэгэд нэг сайн мэдээх юм бол сая Баярмаагийн цэцэрлөө сэт хоног бэртэлтэй байлаа шүү дээ. 27 хоног. Басан тэр он цагт юутэж бас том боломжийн амжилттай гараад ирсэн шүү. Ер нь хохирол байх та тийм. Багийн гол төлөвч байхгүй гэхэд. Минутын хязгаарлалтай байсан ч гэсэн орж ирэх болгондоо хийх юмнуудаа хийчихэд буцаа суугаад байгаа харагдтыг. Тийм. Саяны оргилын хэлж байгаа тэр надад их чухал байна л да. Үзэгчид бас анзаарахгүй байж магадгүй нэг тоглолтыг төгсөх тоглолт чинь тодорхой болцсон гэдэг чинь багийнх нь бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн те. За ер нь болохгүй болвол энэндээ өгөөд бид нар туслая, заслааны тавья, довтлох боломжийг хангая гэд энэ одоо ер нь багийн спортод бас их чухал байдаг. Ер нь хин хиний үүргэн тодорхой байх нь те. Тэгэд нэмээд нэг зүйл байгаа. Залуу тамирчин хонгор зул ерөөсөө өнгөрсөн үйлрэлт цөөхөн тоглолтод оролцсон ч гэсэн дундаж оноо авалтаар Монгол тамирчид төрүүлж ирсэн шүү дээ. 20 стэйшн оноо дунжилж ирсэн тийм тамирчин. Тэгээ сүүлийн бас нэг хэд хэдэн тоглолтод за ялангуяа нөгөө цэцэрлэгийн эзгүй үед бол бага маш сайн авч явсан. Одоо багийн бас нэг юм гол тоглогч багт эзлэх нэг байр суурь нь ингээд ер нь тодорхой болоод ирж байна тийм. Өөрөө ч тэрийг одоо бас харуулж чадж байна гэж ингэж хараад байгаа. Энэ хоёр багчин дээрээс нэг омны хүлгүүд задраад яг энэ хоёр руу ээлжлээд орчлон тоглогч нар нэлээд байгаад байгаа. Тэгэхээр тоглогч нарын дунд бас ямар нэгэн тийм өрсөлдөө өрнөсөн юм шиг надад санагдсан. Дээрээс нь MVP-ийн өрсөлдөөн байгаад байна л да. Одоо Pirates-ээс үлэмж болохоор MVP чагсаалтын 2-т бичигдсэн байсан. Эндэр болохоор 3-т байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас өрсөлдөө явагдаад байна шүү дээ. Тийм. Одоо түрүү жилийн баг байжгаад баг яаж задарсан, ямар асуудал болсон бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэл одоо хуучин тоглож байсан багийнхаа эсрэг тоглоно хин энд нь л бас нэг хор шар байгаа шүү дээ. Одоо спортлын чинь. Хитүүгээр өвсөд багийн хувьд яг энэ тоглолт дээр болохоор шинээр импорт ирсэн. Ингээд 2 импорттойгоор тоглолтоо явуулсан байгаа. Тэгээд нэгэр улсын импорт тоглогч J гэж дуудаад байгаа тийм. Тэгээд энэ тоглолт дээр бол бас орж ирсэн дээрээ бол өөрийнхөө хийж чадах хэрэгтэй юм харуулсан. Коучтой нь ярилцаад үзэхэд бол коуч нь манайд одоо яг ямар байрлалд хүн дутуу байна тэрийг маш сайн судалгаа хийж авсан гэдэг бол мэдээллийг өгж байсан. За тэгээд энэ тоглолтод Индра маань болохоор 26 оноо 3 таслалт 7 намжуулт өгжээ. За манай саяны хэлсэн нэгэр улсын импорт тоглогч Ижиома Үчэндо болохоор 19 оноо 1 таслалт 1 дамжуулт хийсэн бол эсрэг талд Ануучин удирдлынхаа хамгийн өндөр оноог авсан 19 оноо 6 дамжуулт хийсэн бол үлэмж мэдээж бас 18 оноо 2 таслах 3 дамжуулт гэсэн ийм амжилттай үзүүлэлттэй. Ануучин өнгөрсөн удирдлын төгсгөл хэсгээс ер нь 2 дахь хагсын сүүл хэсгээс баг тоглоогүй тий. Тэгээд одоо Ануучин энэ жил буцаад ингээ гоё тоглож байгааг харах сайхан байна. Буцаад ямар ч гэсэн лигтэй ингээд өөр ингэсэн одоо байр суурьтай багтаа эзлэх юм нөлөө үзүүлэх юм хэмжээнд тоглож байгаад нь баяртай. Тэгээд бидний чинь өнөөдөр ярих гэж байгаа чи эрсүүдэд ямар асуудал байна вэ гэдэг нэг асуудал байгаа тий. Эрсүүд ер нь л Индрагийн хувьд болохоор яг энэ тоглолт дуусны артлаас уг нь энэ тоглолт дээр 26 оноо авчаад байдаг тий. Тэгээд сошиал дээрээ нэг мэдээлэл хийсэн. Би дахин одоо итүүгээр өсөд тоглохгүй. Би ер нь дахин сакс тоглохгүй гэсэн л стори байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа болохоор би л одоо ингээд юм болохгүй байгаа бол багаас чинь гарцгий л да гэсэн одоо иймэрхүү сторинууд бол араараас орж исэн. Энийний талаар яг юу гэж бодож юм? Ер нь баг дотор л нэлээ хагарал байгаад байна уу? Юу байгаад байна? За энэ драгийн хувьд гэх юм бол яг тэгээд манай үзэгч гэсэн мэдлэг байгаа хэл та. Энд бол өөрөө маш их бөмбөний мэдлэлтэй тоглох тамирчин шүү дээ. Карьерийн турш одоо бидний сүүлийн хэдэн жилийн мэдхээр тий. Тэгээд яг тэр хэрэгээр оноогоо л авчиж чаддаг. Гол нь зөөр нь бас багийн спорт байгаа даа шүү дээ. Талбайд байгаа бас 4 тамирчин юу хийх вэ гэвэл ганц эндрад бөмбөг өгөх бол биш шүү дээ. Бус тамирч гэсэн өөрсдөө оноогоо авч явах хэрэгтэй. Одоо багт ямар нэг үр нөлөөг үзүүлж явах хэрэгтэй. Тэгээд үүн дээр л жоох асуудал гарсан болов уу гэж бодож байна. Тэгээд эхний эрдэг легонор тамирчин бас ер нь яг тоглолтын юм аяг бол эндрат маш төстэй байсан. Тэгээд тэн дээр бас нэг баг зарна бөмбөний эрх мэдэл ч юм уу нэг асуудал байж магадгүй. Яг зүгээр би одоо яг тоглолт болгон тийм байгаа юм биш шүү. За зүгээр миний бас анзаараад ингээд харж байхад үзэж байхад Индра бол мэдээж нэг тоглолтод одоо дунджаар нэг 20 довтлогоо хийдэг ч юм уу те багада ч юм уу
15-аас 20 тоглолтоо хийгээд тэр хэрээр дөрөвний орилын хилдгээр их шидэлт бөмбөгний мэдлэлтэй байж тоглоод тэргээр өөрөө тоглолтыг авч явж идэг ийм тоглогч. Тэгэнгუთ магадгүй одоо багийн өмнө энэ дараагийн тоглолоо сурцсан тэр одоо тоглодог орчин биш арай өөр болоод тийм үү илүү бөмбөг хуваалцах эсвэл одоо дасгалжуулагч чамаас хамгаалтанд илүү идэвхтэй ажиллах гэдэг юм уу ийм юмыг шаардаад ингээд тоглолтын нөхцөл байдал багийн нөгөө бүтэц өөрчлөгдөхийн хэрээр дасгалжуулагч өөрчлөгдөхийн хэрээр ингээд нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхээр тэр нь бас бэлэн биш байгаа юм болов уу гэж би саарч байна. Амирчид иймтэй их тулдаг. Энэ ялангуяа манад энэ Европ дасгалжуулагч нар ирж ажиллах болсон сүүлийн 3-4 жил манай эрэгтэй багууд дээр маш олон манай нөгөө хуучны супер од тамирчид дээр тохиолдсон кейс байхгүй. Баттүр дээр, Санчир дээр тий. Ингээд маш олон одоо сүүлд тоом дээр, бэлгүүн дээр хүртэл ингээд гарсаа асуудал. Багийн тоглолт өсөд идэг. Бөмбөнд хүрэх чи бөмбөгийг өөр дөр байлгахгүй эсвэл цаашаа дамжуул тоглолт ингээд идэг. Юмуд манай нөгөө тамирчид энийг хүлээж авахд бас жоохон өндөрлөлтэй. Энэ хүн бас байж магадгүй. Би бол тэр талаас нь л харж байна. Гэхдээ за Индра гэж хэмбэгийн гурт бид нар яг Монголын эмгтэй сагсан бөмбөгийн түүхийг бичиж байгаа. Оноо авалтаараа одоо 2-т бичигдэж байна уу? Яг бүх цаг үед те статистик тоолж эхэлснээс хойш 1-2 дуу гэж ерөнхийдөө Арука болроо их 3 ингээл дээр дороо ороод явж байгаа. Дээрэс нь яг одоо энэ үйл MVP чагсалтын 3-т байна. Оноо авалтаар ерөнхийдөө бүх тоглогч нарыг тэргүүлээд явж ийн дунджаар Тэгэнгүүт ийм хүнийг бид нар бас ахиж цаг тоглохгүй байхыг бол харахыг хэзээ ч хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээ сэтгэл санааны асуудал байвал тэгээд ямар пост стори их нь ер нь хамаагүй шүү дээ. Буцаал эргээл хэлчих байх гэж найдаж байна. Тэгээ нөө багт нь Иран мэрэгчлээ ажиллаад байгаа. Тэгэхээр тэр бас жоохон ойлголцлын хувьд нэг асуудал үүсэж байна. Гол нь дасгалжуулагч уу багийн тамирчдтэй юу гэдэг байсан. Тэгвэл ингээд итүүгэнд Индратай хамт тоглож байгаа тамирчдтай Саран зулцэг Саранжим гэх мэт тамирчид бүгдээрээ л оюутаах угаас хамт тоглосон тамирчид байгаа. Тэгээд тэр тамирчид бол мэдээж Индрагийн одоо зан арай шиг байгаа үйлэг бол ойлгох нэтер ойлгож байгаа болов. Гол нь шинэ ирсэн дасгалжуулагч гол нь Индрач өөр оюутан байхтай ч тэр дээдлэгч тэр дандаа баяр зүгт дасгалжуулагч удирдлагаар тоглож байсан тамирчин. Тэгээд шинэ дасгалжуулагчтай бас нэг жоохон түнжин муудсан юм болов уу гэж бас бодож байна. Хэдүүлээ хамтдаа үргэлжлүүлээд Сэлэн Бодонс болон Ховч Онхрууд багийнхаа тоглолтыг харцгаая. За энэ бол энэ 7 хоногийн хамгийн их ярих ёстой сэдв юм аа. Тэгээд улирал ихэснээс хойшоо миний бүр үнэхээр хайртай баг Ховч Онхрууд болцсон байсан. Тэгээд өсгөө манай хүүхэд ирж оролцож исэн тий. Тэгээ энэ 7 хоног өсгөө 3 төчөөс тоглолттой байсан ирнэ. 12 гэж ирээд ганцаараа шидэ байжсэн. Ер нь тэгэл нэг юм хандлагын хувьд ялгараад байна л да. Тэгээ Ховч Онхрууд ер нь тулгаа дасгалжуулагчтай айгу гоё болоо явчлаа ш. Тэгээ 3 тараалаад хожчлоо. Тэгээд яг энэ тоглолтын дээр за тайм дээр нь ер нь Ховч Онхруудыг ярьчих. Яг ер нь ингээд зөвөр миний анзаарч бид нар өнгөрсөн 7 хоногт Бодонсын асуудлыг нэлээд ярьсан тийм үү. Бодонсын ийм бүрэлдэхүүнтэй багаас бид нар юу хүлээж ийн гэ. Тэгээд би ялангуяа Ховч Онхруудыг бол заавал хожих ёстой баг нь Бодонсоо гэд. Тэгээ нөгөө талд Ховч Онхрууд багт одоо яг энэ болж байгаа дараалан хожлууд авж байгаа энэ дээр мэдээж тулга дасгалжуулагчийн үзүүлж байгаа нөлөө бол маш сайн байна. Илүүтэйгээр тулга дасгалжуулагчийн нэг онцлогтой юм би залуучуудыг их чөлөөтэй тоглуулж чадаад байна уу гэж л анзаарлаа. Орил тэгээд энэ тоглолтууд тайлбартаас их орж байгаа. Чамд ямар бодол байна? Ер нь бол бас тантай санал нэг байна. Ялангуяа Батуйг төгөлдөр гэсэн тамирчид бол бас л урж хумд ер нь айгүй их мэдлэлтэй дуулж байгаа шүү дээ. За тэгээд түүний хэрээр оноогоо авч явж чадж байгаа. Хамгийн гол нь би энэ баг энэ төр булгтай талбай хамгаалтыг онцолж байгаа. За Norwell Pale гэж JMB-д бас хэд хэдэн багаар дамжигдсан хөгжлийн лигийг блокер тэргүүлсэн дээ. Маш өндөр түвшний тамирчин байгаа. Тэгээд сая стат харахад энэ тоглогч за хамгийн анх одоо манай Монгол Улсын лигт дебют хийсэн SJBs. За Eps дээр бол маш 100 минут өгүүлсэн. Түүний дараа ч 3-4 тоглолт хийхэд ерөөсөө одоо энэ шонхруудын тэр хаалтын үзүүлэлт бүгд 5-аас дээш. Энэ тамирчны хамгаалтын үзүүлж байгаа нөлөө тий. Тэгээд тулаас суулжуулагч гол нь өөрөө маш олон гарааны тавтыг одоо талбай дээр байх тавтыг туршиж үзэж байгаа. Пэлтэ одоо хамт нэг Хонконг тамирчин покиг гаргаад ирнэ. Яаж уугаар нүсэхгүй. Гол нь бас отон жаргал гэж будагтай талбай тамирчин форумд ороод эхэлчихлээ. Ерөөсөө будагтай талбай тоглолт бол үнэхээр хязгаарлагдашгүй байна. Тэгээд трейлер бас болон Батуй гэсэн оноо төгчд бол ажилласаа хийж. Тийм надад бас энэ нөгөө Сэлэн Бодонс Ховч Онхрууд багийн тоглолтыг үзээд Ховч Онхрууд баг ер нь нэлээд хурдаар илүүрхэд байна уу да гэж харсан. Тэгээ да ялангуяа бүр онцлол өсөх хоёрын хувьд те ямар амар хоёр тал руугаа бүр маш хурдтай гүйд юм бэ гэдэг нь бас залуу тамирчдын нөлөө маш сайн байна гэж бол харсан. Тэгээ мэдээж сая Оргил мөнхийн хэлдгээр хамгаалалт бас маш сайн байж чадсан нь эргээгээд хожлын бас гол
Өсгөөгийн нөгөө болж чадсан юм болов уу? Өндөр самбарын тоглогч мөртлөө хамгаалалт тоглох айл айл тийм нөгөө хурдтай байна гэдэг чинь өөрөө маш том давуу тал аваад очиж байгаа. Ялангуяа тоглохонд тэгээд яг энийг бид нар одоо тулгад тасалжуулагчийн тоглуулж байгаа энэ саксыг бид нар Монгол сакс гэд хэлчих болох байх. За би одоо яагаад тэгж байгаа тайлбарлавал яг одоос нэг 15 6 жилийн өмнө пак гэж энэ Өмнөд Солонгосын саксны мэрэгчлэн Монголд ирээд Монголын сакс нь тэр үед байхгүй юм юу хийсэн гэхээр хөгшин залууг том жижиггүй өндөр намгүй ерөөсөө гүйлттэй байх хэвээр нөө хувь хүний кондишн бэлтгэл сайтай байх хэвээр хурдаар саксыг тоглоно гэдэг ийм саксыг Монголд нэвтрүүлээд тэр хүний энэ одоо нэвтрүүлсэн саксны арга барилаар Монголын сакс өөрсдөө одоо түүхэнд байгаагүй амжилтуудаа гаргасан. Тэгээд тулаад асуужуулж одоо яг тэрийг л ховд дээр хэрэгжүүлээд байгаа юм болов уу гэж надад харагдаад байгаа. Тэгээд яг тэрийг хийж чадах хүмүүс нь байна, залуучууд нь байна. Тэгэл үр дүнтэй болж 3 дараач хожигнод чи одоо энэ лигд бас л чухал амжилт шүү дээ. Тэгээ энэ 3 дараа ямар багуудыг хожив? Чанартай хожлууд байгаа. Чанартай хожлууд байгаа шүү дээ. За бөмбөг алдалт 18 11 гэж байна. Гэхдээ хожсон баг нь ховд шонхрууд байсан. Бөмбөг их алдсан гэсэндээ эсрэг баг нь тэр боломжийг ашиглаж чадаагүй болохоос бид нар өмнөх дугаар дээр ярьжсэнчлэн энэ бөмбөг алдаад байгаа баг нь хожоод байна уу? Яг тэгэхэд яг давтагдлаа. Тэгээ надад нэг юм анзаарчихсан нөгөө хоёр дахь боломжийг бас их сайн ашиглаж чадж байгаа багууд ер нь тоглолтууд манай лигийн тоглолтууд хожил авч байгаа анзаарагдаад байна. За тэгэхээр ховд шонхрууд багийн онцлог тамирчдаас хотгон жаргал улирлын хамгийн ихний өндөр оноогоо болох 16 оноо 6 самбар 3 намжуулалт хийсэн болвол Ус 2 11 оноо 8 самбар 3 намжуулалт Rally Ross 23 оноо 2 самбар 3 намжуулалт хийсэн байна. Ross бол хийдгээл хийж штэ тий. Ross яг энийг бид нар ерөөсөө ингэж нэг юу болчиход байгаа шүү дээ. Гол нь Ross одоо улирлын уртад яг яах вэ л гэдэг. Яг Bison ч гэсэн дээдлийг тоглож байхдаа ингэсэн шүү дээ. Улирлын ихэд өөрөө сайн байсан. Ross оноо автан дээр маш өндөр байжгаад дундаас жоохон амжилт буураад гэсэн шүү дээ. Хотогт өөрөө ч бас 38-д Ахмад тамирчин. Төрсөн дөөнөөс манай хөгжлөлийг тоглож байгаа байлаа шүү дээ Ross. Гэр бүлээрээ Монголд ирсэн биш үү тий. За бодонсын асуудал одоо Ахмад авдаг оноогоо авсан байна. Андын оноо бол баг гэж хэлэх бах. Дэг баг давлаа хийцэн байна. Гэвч тэд хожигдлоо гэдэг асуудлыг бас ярих бах. Одоо энэ хоёр багийн чинь тухайд нөгөө баг нь 3 дараалал хожижгаад байдаг тий. Тэгтэл Сэлэн Бодонс багийн үед одоо үзэгч фэнүүд бүр маш өндөр хүлээл тавьсан байтал 3 дараалаад хожигчгаад байдаг. Бид нар яг одоо нөгөө Бодонсын өнгөрсөн 7 хоногийн дугаар дээр бодсон талаар зөндөө ярьсан. Тэгээ одоо энэ багийн нийт төрөнг оруулалтын хэмжээ, цалингийн цэс од тоглолтыг авчирсан энэний үр дүн бол одоогоор харагдахгүй л байна тийм үү. Тэгээд эсвэргээрээ бид нар гэхдээ одоо ховд шонхрууд ямар сайн байгааг бас ярих хэрэгтэй байна л та. Ховд шонхрууд баг сайндаа хожлоо. Бодонс тийм муу байгаад шонхор азар хожлоо гэж ярьж болохгүй байна. За сая бид нар яг энэ хоёр багийн хоорондын учраа дээр бага оноо алдуудаар тэргүүлсэн яг 3 тоглогчийг харлаа шүү дээ. Энд дээр айгүй том харьцуулалт хийж болохоор байгаа байхгүй юу. За миний зүгээр анзаарснаар Ахмад Ross хоёр хоёулаа айгүй ISO тоглолдог. Гэхдээ нэг нь байсан. Тулаг дасгалжуулагч ирээд Ross-ийн тэр нөгөө нэг ISO тоглох гээд байгаа хитрхи өөрөө дайраад байгаа байдлыг нь хуваагаа дотгон жаргал руу өсөх хоёрлоо зарим товтлооны эрх мэдлүүдийг ерөнхийдөө ингэж шилжүүлээд гоё бүгд бөмбөг сайн шилжиж тоглоод байгаа шиг. Харин Бодонс дээр энэ нь хэрэгжихгүй байгаа учраас дасгалжуулагчид ямар нэгэн одоо асуудал байна уу? Энэ тал дээр яг ямар бодолтой байна? Дасгалжуулагч. За би бол өрн Фредерик дасгалжуулагчийн өмнөх тайлбар дээр зөвхөн шуудалсан дээ. Хожигдсныхан дараа өрн Фредерик дасгалжуулагчийн одоо байр суурь нэлээд анхаад эхэлчлээ гэж. Одоо бүрэлдэхүүн бол яг үүндээ бас манай Монголын нүүр царай болсон топ тамирчилээ шүү дээ. Ахмад бүрэлдэхүүн байгаад байдаг. Тий яаж тоглолдог вүлээ. Тэгээд гол нь одоо эдрээ нэг эвлүүлдэг тоглоом шиг ингэж нэг эвлүүлж эвцэлтүүлмээр шүү дээ. Тийм нөрөөсөө дасгалжуулагчаас байхгүй байна уу гэж харж байна. Тэгээд яг тоглолтод одоо нэг анзаарагдсан нэг зүйл байна. Яг миний хувьд дотроо Бодонс тэмцэлт. Ингээд холбогч дээр нэг сайхан тулаг гэсэн өөр тамирчин байгаа шүү дээ. За Сильвер Уильямс гарч ирнэ. Тэгмээс Уильямс гарч ирэнгүүт Уильямс уг нь өөрөө ингээд бөмбөглөөд эсрэг өмсрөө орж ирмээр байдаг боловч анд авна. Андаас ингээд Уильямс тэхэнгүүт анд ингээд өгөхгүй. Тэгмээс бас Ахмад авна. Гэх мэтчлээ ингээд нэг яг багт зөөр үзэгчдийн нүдээр харахад нэг тийм том асуудал биш боловч эн чинь бас л асуудал байхгүй тий. Уг нь холбогч хэний гарт байж довтлогоо шилжгээд байна вэ гэд тий.
холбогчоос хамааралтай сакс тоглодог хүмүүс энэ багт их байгаад байдаг. Тэнгуурт тулгын минут ерөөхдөө амар багасчлаа ш. Нэг 10-аас 11 минут л тоглуулад байна. Энэний шалтгаан нь юунд байгаад байна? Нэг сайхан ч гэсэн тийм. Яг нөгөө одоо саяны ориглын хилдэг гаргалгаал болох гэдэг л дээ. Бөмбөгийн эрх мэдэлтэй тоглолдог. Гарт нь бөмбөг байж тоглолт нь гардаг. Олон тоглогчид болцоод байгаа. Тийм л асуудал байна. Харж байна. Тэгээ би өнгөрсөн 7 хоногийн дугаар дээр хэдүүлээ ингээд бодсыг ярьчаад би бол одоо паник баттан дарах болоогүй л гэжсэн. Тэгсэн ингээ 3 дараалал хожигдчихлоо. Тэгэхдээ одоо ер нь энэ он дуустал оны нэг сарын эхний нэг 7 хоногт ч юм уу бодносуудын хувьд ер нь нэг сүүлийн яг л учраа олохын нэг юм хэсэг хугацаа болов уу гэж харж байна. Арайч бас зүгээр би зүгээр хувьтай Фредерик дасгалжуулагчид ийм бүрэлдэхүүн бүрдүүлж өгөөд ийм богино хугацаанд одоо та эндээс ийм үр дүн гаргах хэрэгтэй. Одоо мэдгүй үдэд төслөгтийг тэргүүлж явах хэрэгтэй ч юм уу. Тийм үр дүн хүлээгээгүй байх гэж бодож байна. Тэгэхээр дахиад нэг хэсэг хугацаа байна. За үнэхээр болохгүй бол дасгалжуулагчаа солилоо гэж бодъё л да одоо зүгээр. Тэгэхэд хэн байх юм? Орон тэгвэл одоо ямар дасгалжуулагч дараагийнх нь хэн байх юм гэдэг ийм асуудал гарч ирэх байгаа. Зүгээр мэдээж фэнүүдийн хувьд бол цаасан дээр байгаа энэ бүрэлдэхүүн амжилт нь шууд бодитоор харагдчих хэвээр юм чинь одоо хүлээлт ийм байх нь бол харахгүй л дээ. Шинэ дасгалжуулагчдаа одоо ирлээ гэж бодоход бас багс шүү дээ. Дахиад энэ нөгөө хүмүүстэй ч уулзраа болно. Монгол дасгалжуулагч юм уу да магадгүй тулах дасгалжуулагчийг яг энэ бодонст байгаа тоглогч нарыг сайн мэддэг хүн байвал юм шал өөрөөр ирэх. Үгүй бол за Касан Сагуусаа нэг дэрхэн тодорхой болсон шүү дээ. Нөгөө багийн удирдлага одоо арын албаны одоо хүмүүстэй дасгалжуулагчтай зүгээр үнэхээр энэ багийн төвөнд плей-оффт орохоор Касанс байна гэж төсөөлөх юм бол Фредерик дасгалжуулагчаас үлдэхийг үгүйсэхгүй. Одоо Касанстай ажилласан өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн ямар бүрэлдэхүүнтэй багийг аль хүртэл авч явлаа. Бараг л аваргуудыг ерөн дээр 7-с тоглолтод хожчихоо шахсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол арай тэгж одоо бүх зүйлийг буцаад эхлэх тийм хэмжээндээ очих арай болоогүй байх. Тэгээ би бол бодноос тэтгэж байгаа хэвээр гэрээ 3 жилээр тий. Яа тэгэхээр энэ багт Монх Дек 2 байгаа учраас кадра байгаа учраас би бол ямар ч үсэн энэ баг плей-оффт орцсон байхад л ер нь аюултай баг байж чадна гэж итгэлтэй л байна. Гол нь ойлголцол бүр яг чухал байгаад байгаа хэл гэж харж байна. Анх 450 сая уналт гэж гарч ирсэн бол одоо барыг 4 тэрбум 500 сая уналт болох нь үгүй юу бас үзэгчдэд бас фэнүүд нэлээ хэцүү байгаах гэж бас харагдаж байна. Нөгөө талаараас хов чонхрууд одоо багийн хувьд Батхан жаргал өөрийгөө харуулж өгч чадаагүй байсан шүү дээ тий. Цомын тэмцээний үеэр тулаа дасгалжуулагчтайгаа жоохон түр тар байгаад байна гэж хүмүүс их харсан байсан. Тэгээ тэр асуудал нь бас шийдэгдснээр одоо Батхан жаргалын бас статын жилөө сайжраад гарах минут нь ч гэсэн ихсэн болоо гэж бас бодож байна. Чонхрууд багийн улирлын одоо сүүлийн 3 хожлууд бол гурлал чанартай хожлаа. За FC-г хожсон ажилтаа нийлээ ингээд бүр 4 хожил тий. FC-г хожиж, United-ыг хожиж, Бодносыг хожиж, Miners-ыг хожиж ингээд тэгээ одоо хүснэгтэд бол нэлээд дээшлээд ингээд ороод ирж байгаа. Тэгээд яг энэ нөгөө үйл явц юу нь гоё байна гэхлээр ер нь манай лигийн энэ эрэгтэй 10 багийн хасагт 2 баг нь аль 2 байх вэ гэдэг нь энэ байдлаар нэг плей-оффын өмнө л тодорхой болох юм байна. Тэгээд жигд өрсөлдөө их гоё явж одоо сүүл бид нар нэвтрүүлгийн явцад нөгөө хүснэгтэй сүүл рүү харах байх те. Хүснэгтэр яриул илүү бас сонирхолтой байх болоо. Одоо шонгоруудын хувьд ингээд энэ том багуудыг хожиж болоод байгаа юм чи одоо нөгөө өөрсдөө адилхан энэ жил лигдэд дэвшиж орж ирсэн Монголиос дараагийн тоглолтууд заавал хожих хэрэгтэй. Хүснэгтэд одоо өөрсдийнх нь доор явж байгаа Metal Brothers юу гэдэг энэ багууд ингээд нөгөө хожих ёстой тоглолтуудаа хожих ёстой нэг ийм л дүр зураг харагдаж байна. Би бол тулаг дасгалжуулагчийн ажлыг үнэлж байна. Тэгээд өнгөрсөн жил нөгөө TLG баг нь бас удирдалд бас л нэлийн сенсац хийсэн шүү дээ. Тэгэхдээ нэг сул тал нь юу гэсэн хэрэг удирдлынхаа төгсгөл рүү унтсан. Нөгөө хүмүүсийг шахаж тоглуулж байгаа тоглолтын сүүл рүү байхгүй байна. Тэгэхээр яг тэр нь бас шонхор дээр давтагдчих вэ дээ гэсэн болгоомжл байна. Тэгээд мэдээж бас алдаанаас суралцаад явж байгаа байх л та. TLG-г бодох юм бол энэ жилийн шонхруудын бүрэлдэхүүн арай туршлагатай тоглогч нартай болохоор бас эсэргээрээ хэрвээ плей-оффт орж чадвал хамгийн том бас апсет гаргах баг гэж байна. За ингээд хамтдаа Дархан United болон Brunskor Mongolians багуудын хайлайтыг үздэцгээе. За энэ тоглолтыг үзсэн үү? За манай Дархан United чинь нэг тийм тогтургүй баг байгаад байгаа шүү дээ. Нэг хэсэг 1-7 хоног маш сайн тавалдаг. 1-7 хоног бол тэгээд бүр байхгүй болчдөг. Тэгээд яг нөгөө бас төлөвч амжаагүй залуу багийн юм бол чинь үндсэн нөгөө Монгол тоглогчд нь их залуу тоглогчтой байгаа даа шүү дээ. Одоо лигийн дундчнаас хамгийн
залуу шүү дээ. 22.6 гэж санаад байна. Бүрэн скор Монголианс баг бас хожигдож болохгүй үе дээрээ ирсэн байгаа. Найдвартай хожил аваад төгсгөлөө нэг жоохон атах хийсэн бол өдөрт нэг 5 ч хожил авцсан байхаар баг шүү дээ. Доор хийж шүү дээ. Доор хийж тий. Тэгэхээр нөгөө удирдлагын нээлтийн дарханд болдог тоглолтын дээр энэ дархныг хожоо тэрнээс хойш ер нь нэг хожил авахгүй нэлээд удаан явлаа шүү дээ тий. Тэгж байгаа саяхан нэг хоцсон байсан. Яг ер нь зүгээр доороос орж ирсэн баг хэдэж Монголиас маань хөгжлийн лигт Sprite League одоо юу сонирхчийн лигүүдэд маш удаан бас явцсан болохоор уг нэг багийн юм бас нэг соёл юм байгаад байгаа. Тэгээ уг нь бол Монголианс багт гарааны тоглогчдод тийм чадваргүй тоглогчд бол биш. Бүгд туршлагатай тоглогчдоор одоо гараагаа бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгээ солилцооноос хойш тэгээд яагаад бас нэг л болж өгөхгүй байгаад байна. Төгсгөл хийж чадахгүй байна гэдэг нь яг тэгэл дасгалжуулагчийн одоо тэр төгсгөлд сонгож байгаа хувилбар гаргаж байгаа шийдвэрүүдтэй л холбоотой. Тамирчид бол талбай дээр бүгд л одоо юугаа хийж байгаа шүү дээ. Ингээл одоо энэ талбайд руугаа тамирчтай ингээд бүрэлдэхүүн гаргах хэрэгтэй. Өөлөх зөвлөх үү. Монголиас. Байрлал бүр дээр бас боломж юм те. Тэгээс хоорондоо хамтдаа тоглож исэн тоглогч нар байгаад байдаг. Талд байсан хоёр шүүн болчиход байгаа шүү дээ одоо те. Тэгээд Галуйгийн хувьд энэ тоглолт дээр бас тимч сайн самбартай байж чадаагүй болов гэсэн бодол бол надад төрсөн шүү дээ. Ашиг чадвал одоо Галуй минууд ч гэсэн гэдэг ер нь цөөхөн байсан баха. Ер нь л Монголиас өгт Галуйгийн минууд бас ялч цөөхөн байгаа л дээ. Суучаар бол нь Wesley байхгүй болчихно. Тэгээд Wesley-г болохоор нөгөө оноо явах хэцүү. Тэгээд хамгийн бас нэг том асуудал нь ялч нөгөө холбогчдэр, Монгол холбогчдэр асуудал байгаа л та. Насан жаргал мэдээж туршлагатай ч гэсэн яг ийм нэг шахсан тийм нэг дарамтлсан хамгаалтын дороос бөмбөг найдвартай залах төр жоохон асуудалтай байгаа. Тэгээд төгөлдрийн хувьд бол сайн байгаа эдий ч ялчгүй туршлага төвчаад. Тэгээд энэ бүхэн дээр ялчгүй Wesley бол багтаа тус болж байгаа боловч нөгөө талаараа Галуйийнхаа минутыг л ороочод байна. Мөн энэ тоглолтод нөгөө Игорь Ватаров маань хасын үлгүүд багаас анхны өмсгөл одоо Монголиас багийн өмсгөлтэйгээр тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд надад ажиглагдахад Игорь Ватаров яг энэ тоглолтод бол холбон тоглогч биш. Өөр дүрээр ороод ирсэн юм шиг санагдсан. Яг хөө зүгээр юун дээр Монголиас дээр би нэг өөрийнхөө бодлыг хэлжүүл хин юу хийх, хин хизээ яах нь бас төдийд ингээд тодорхой болж өгөхгүй яваад байна. Ур чадрууд нь байгаад байдаг. Бас нөгөө боднос дээр байгаа шиг гэхдээ боднос шиг бүр тийм тансаг асуудал биш л те. Зүгээр бусдаараа ингээд нөгөө хин хизээ хаана юуг хийх ёстой гэдэг юм нэг тийм тодорхой биш л яваад байгаа юм уу гэж ингэж анзаарч байна. Тэгээд чөлөө шийдэлд уг нь 30 шийдсэн байна шүү дээ энэ тоглолтод тий. 30 чөлөө шийдэлтэй орлого нөөдлөлт нь 11-ийг шийднэ гэдэг чинь маш том зөрүү. Алдаан дээр 26.15 гэдэг том зөрүү алдаа дахин үнэтэй хэвээр алдаа. Нөгөө United-ийн маань нөгөө хүүхдүүд залуучууд ингээд нөгөө нислэлтэн дундаа суралцж яваа гэдэг тэр юу нь харагдаад байгаа. Гэхдээ одоо багийн удирдлагууд нь энэ багийг анханасаа одоо бид нар нэг төдийн хугацаанд амжилтанд хүрнэ гэж төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа болохоор энийг бол үдэн зөвшөөрчөд байгаа тий. За Антонинес нь 24 оноод 5 самбар 7 дамжуулалт. Бас Несний хувьд 7 дамжуулалт гэдэг бол өндөр үзүүлэлттэй шүү. Мөнх цолбоо тэгээд өнгөрсөн 7 хоногт холбооны цом дээр нэг үнэхээр солиотой стат үзүүлсэн 17 дамжуулалт. Шавхрууд эсрэг цомид тоглолт байсан тий. Тэр чинь нөгөө лиг дээр өөрсдөө өмнөх тоглолтод нь маш том хожигдол авсан байхгүй юу. Тэгээд зөрөө цомын тоглолтоор Райна монголчуудаар үзэхдээ зүүж өстэй хариугаас авсан шиг авсан. Тэгээд 9 оноо 5 самбартай 17 дамжуулалт гэдэг бол үнэхээр супер стат шүү. Тэгээд одоо яг хөө хэдүүлээ ингээд дархан United багийг одоо бид нар 3 дахь хөлөрлийг нь үзэж штэ дээдлийг тоглож байгаа. Ямар ч байсан плей-оффт орох хэмжээний ингээд плей-оффын баг байгаад байдаг. Энээс илүү юм бид нар дархнаас өдөрт ингээд харж байгаа штэ юу гэвэл яг бодит байдал төр бол үгүй. Тэгэхээр би бол энэ багийг бол ер нь өөрсдийнхөө тоглох тэр хүлээлтийн хэмжээнд бол тоглож байгаа. Цаашаа өшөө дээшээ амжилтыг бол бид дараагийн жилээс л гэж харж байгаа. Өдөрт энэ баг ихэнх нь нөгөө оюутны лиг дүү, хөгжлийн лиг тоглож байгаа шүү дээ байхгүй юу? Уг нь бол тэгэхээр Монголиасын тал дээр багийн эзнийг их магтмаар байгаа. Үнэхээр одоо супер бүрэлдэхүүн бүрдүүлсэн. Гэхдээ яг нөгөө доод лигт тоглож исэн тэр бүрэлдэхүүнээс нь айгүй цөөхөн тоглогчдод үлдээд
шинэ хүмүүс авчирсан. Тэдэр нь жоохон зохицол байхгүй байгаад идэг. Гэхдээ зохицуулахын тулд бас нэг багт би нэгийг тоглож исэн хүмүүсийг авчирсан ч гэсэндээ болсонгүй тий. Тэгээ нөгөө цэлмэг гуул нь Монголиас амар гой зохицоод шүү дээ. Одоо металд ч байгаагүй өндөр статистик Монголиас дээрээ 4 тоглолтод дундчилсан байгаа байхгүй. Оноо 8.5 байсан уу? Самбар нь бас 7.1 хэдтэй гэдэг ч юм уу. Яг бас их чөлөөтэй тоглоод байгаа тий. Зүгээр миний бодол Mongolia баг дээр дасгалжуулагчийн сонголт энэ удирлын үед бас тийм зүг байж чадаагүй болов гэж бодож. Одоо яг энэ ирсэн байгаа нөгөө Guterres гээд Испани дасгалжуулагч байгаа шүү дээ. Тэгээд яг ингээ намтрыг харах юм бол ихэнхдээ хүүхдүүдтэй ажиллаж байсан. Тэгээ багнаас залуу хүүхдүүдтэй ажиллаж байсан тийм дасгалжуулагч. Шууд ингээ мэрэгжлийн лигд ирээд тэгээд шинэ баг дээр ажиллахаар тэр нь бас нэг тийм зогцож өгөхгүй байна уу гэж зүгээр одоо хөндлөнгөөс харахад тэгж л бодогч чинь. Тэгээд мэдээж багийн удирдлагууд энэ хөрөнгө оруулагчдад өөрсдөө энэ дэр ямар зорилготой авчирсан тий үр дүн нь ямар байх юм тэндээс юу хүлээх юм гэдгээ өөрсдөө илүү сайн мэдчихэл байгаа хэл та. Тэгээ энэ жилийн үед зүгээр лигдээ үлдэх нь чухал шүү дээ. Доош унахгүй үлдэх нь чухал. Тэгэхээр удирдлагын нэг сүүлийн сар тоглолтууд явах нэг сар гаруй хугацаанд хамгийн юм шийдэгдэх байх л та. Ямар ч тач Монголианс багийн хувьд яг барилдаа хэрэгтэй байсан Игорь Ватаруг авчирсан. Одоо тэгээд Ватаруу маань яг өөрийнхөө хийх юмаа бүрэн сайн ойлгоод дайчлаад эхлэх юм бол бас боломжгүй зүйл өөрчлөгдөхөөр харагдаж байгаа. Ингээд хамтдаа хэсэг хугацааны завсарлага аваад ирэхэд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч KFC ажиллаж байна. Эргээд тавтай морил үзэгчтэй. За дараагийн ярих одоо онцлог мэдээлэл бол хасын хүлгүүд BCH Knights гэсэн маш хоёр гайхал ривал тоглолтын талаар ярих гэж байна. За тэгээд хасын хүлгүүдийн хувьд бол 9 дараалж BCH Knights 9 дараалж хоцсон байсан уу? 8 дараалж. 8 дараалж хоцсон, хожлыг одоо зогсоож чадлаа. Тэгээс маш гайхалтай тоглолт болж өнгөрлөө. Энэний талаар. За өмнө нь хүлгүүдийн хожлын цувралыг Knights зогсооцсон байсан бол энэ удаа эсрэгээрээ эргэлээ. Тэгээд Монголын лигт ер нь бүх цаг үед энийг гүйцэх ривал байхгүй байх нь Boston Lakers гэдэг шиг л одоо мөнхийн өрсөлдөгч гэдэг хоёр баг. Тэгээд улирлын учраа буурна анхаарал татдаг, сонирхолтой болдог. Боллоо гэхдээ төсөглийн үеэс Монголын саксны сүүлийн 15 жилийг яриул энэ хоёр багийг тэгж ярьж байна. Тэрнээс урагшаа бол мэдээж бас гой багууд байсан шүү дээ тийм. Тэгээд хүлгүүдийн BCH юу нэг хожлын цуврал нь 10 сарын 27-наас хойш хожигдог байсан гэсэн баг шүү. Тэгэхээр бараг 2 сар шахуу явж исэн энэ цуврал ингээ өчтөр зогсож байгаа нь энэ юм байдаг. Тэгээд тоглолтыг үзэж байхад бол үнэхээр манай яг одоо саксны энэ удирдлагын хувьд за хүлгүүдийг бол сүүлийн 3 жил үнэхээр өндөр формтой байгаа гэдгийг бол бүгд мэдж байгаа. Тэгээ BCH нөгөө өнгөрсөн жилүүдэд ямар асуудал туулж явлаа тий. Өнгөрсөн жил гэхэд 3 дасгалжуулагчаас солиод бүрэлдэхүүн солигдоод янз бүрийн юм байсан. Одоо энэ удирдалд бол үнэхээр гоё бүрэлдэхүүнтэй байгаа юм байна. Энэ хоёр багийг би өчтөрийн тоглолтыг үзэж байхдаа яг энэ хоёр багийн финалыг л үзмээр байна. Тэгэл 7 тоглолт үзэхсэн гэдэг л юм бод хичээл. За миний хувьд бол өчтөр юун дээр энэ хоёр багийн тоглолтын дээр харахад зөөр Knights-ийн учрыг олсныг зүйлэн дээр холбон тоглогч дээр л Скортополос илүү тэгэж нэг ач холбогдол өгсөн болов уу. Төгөл рүү шүү дээ. Монгол холбогчоор. Төгөл рүү бол ингээд бүр маш дарамттай байлгасан. Бөмбөг алтын үзэл явж өгсөн шүү дээ. Тэгээ төгөлдрийн тоглолт нэгт гараагүй. Тэгээ довтлооны эхлэл байхгүй. Эрдэнэ цогт эхний агс он аваагүй шүү дээ. Тэгээ эхний он онцлог шийдэл дээр авсан гэдэг ч юм уу. Хамгаалтын төлөвлөгөө хөлгүүд үнэхээр нэг орж ирээ. Тэр нь ялангуяа 3 4-р үе дээр бүр төгс ажилласан тийм. Одоо эхний 2 үе дээр боломжийн явж исэн ч гэсэн тэгээ сүүл рүү бүр төгс болсон. Тэгээд би надад нэг анзаарчихсан юм манай дотоодын Монгол хоёр самбарын тоглогч Азаа Суграа хоёрын өрсөлдөөн ирж байгаа жилүүдэд үнэхээр гоё болох юм байна тийм. Дотоодын лигт энэ хоёр маань гоё өрсөлдөхөөс гадна Шгшээ багийн төвшөнд бид нар ингээд ийм гоё хоёр залуутай ингээд гоё асуудал байгаа байхгүй хин одоо гараанд гар тоглох юм бэ гэдэг нь энэ хоёрын өрсөлдөөнд донд үнэхээр гоё байх юм байна гэл Суграагийн тэр ер нь хийгүү тоглолт тийм ерөөсөө тэгж одоо өндөр өсөрч атлетик чанарыг харагдахгүй ч гэсэн зөв байрлал эзэлж байгаа зөв үйлдэлүүд хийж байгаа ингээд нөгөө талд нь Азаагийн тэр гоё тесрэлт хаалтууд бөмбөггүй гүйлтүүд гэл аль алинийхэн тоглолтчийн онцлог нь үнэхээр гоё юм л та. Knights-ийн хувьд энэ хүртэл ерөөсөө хожигдолгүй яваад байсан болохоор бид нар нэг өөсөө мэдхгүй байгаад л шүү дээ. Хожоод болоод байсан болохоор тэгээд энэ тоглолтоос ер нь хайх гэж хичээсэн. Тэгээд хурдан давталханд ер нь та хоёрт ер нь ямар санагдчихжээ?
Яг нь би бол зүгээр нэгдүгээр өчтөрийн тоглолтыг ингэсэн байх гэж хувьдаа зүгээр дүгнэлт хийсэн нь аливаа нэг багийн спортод хожигдохгүй удаан явхаар тамирчид нөгөө бие махбодын үед биш сэтгэл зүйн үед нэг өөр орон зайд очичдаг, зарцчдаг тий. Бид нар уусаа болж л байгаа юм чинь ингэж л хожиж л байгаа юм чинь одоо яах юм ингээд нөгөө жижиг зүйлүүдэд анзаархаа байждаг, жижиг алдаануудаа анзаархаа байждаг. Тэгэхээр яг тэр жижиг алдаануудынх нь илүү том болгож харуулж өчтөр цохилт өгсөн энэ хөлүүдийн хожил нь найцдах хэрэгтэй ажил болчихж байгаа. Өөрсдөө хожигдсон ч гэсэн хэрэгтэй нөгөө сэтгэл зүйн цохилтоо мэдрэмжээ авчиж байгаа тийм зүйл болчихоо. Тэгээд би яг нөгөө нэг жижиг сажиг гүйцэтгэлүүд их таар байсан л гэж хэлмээр нь олон яасан. Яг үнэ. Одоо хамгийн чухал статистикэн дээр доор байгаа бөмбөг таслалт. Сая таймын төгсгөлд Миллер бөмбөг тасалж очоод оноо авчиж шүү дээ. 14-4 гэдэг бол бүр үнэхээр аимшигтай хол. Бөмбөг таслалтын хувьд бол хол үзүүлэлт авахгүй. Тэгээд энэ дээр төгөлдөр 6 бөмбөг алдсан байгаа. Warren 4 байгаа. Эрдэнэцогт 6. Тэгэхээр яг энэ гурван тоглогчийн энэ бөмбөг алдалтууд ерөнхийдөө өчигдрийн тоглолтыг шийдсэн. Тэрнээс самбар бол одоо ойролцоо, дамжуулалтаа ойролцоо харагдаж байна тийм. Хөлгүүд өөрсдөө ер нь бас найцыг нэлээд сайн судалсан санагдсан. Өчигдөр бол яг харж байхад одоо нэг хөлгүүдийн нэг хамгаалтын хамгийн гол зүйл нь ингээд өгөх. Одоо нэг найц дээр Warren бөмбөгтэй байхад лан дээрээс хөлөгдөж чинь хамгаалтын авах ажил гэж бос багуудын хувьд шүү дээ. Нэг хоёр хамгаалагч нь бол Warren дээр татагдж байгаа шүү. Тэгэхээр өчигдөр бол миний анзаарсан зөв хөлгүүдийн авалт Warren 25 оноо авах, 30 оноо авах, гол нь бусны бодлого. Тэгээ яг л тийм хамгаалт хийж гişг болсон. Ялангуяа Эрдэнэцогтыг бүр үнэхээр хэцүү хамгаалсан. Хөлгүүдийн хувьд бол зөвөр одоо төгөлдөр угаасаа тоглолтоос гарцсан шүү дээ өчигдөр шууд хэлээд. Тэгээ Warren бөмбөгтэй байхад Warren дээр нэг л хамгаалагч өжөө зөрөө дээр дамжуулалт өгөх Эрдэнэцогтыг л тасалчаад өчигдөр хөлгүүдийн амгалцуу болцсон байхгүй. Тэгээ гол нь өөртөө одоо хөлгүүдийн дээр транзишн довтлого хамгаалалт довтлогооны шилжилт нь ямар хурдан байдаг вүлээ. Тэр эсрэг багийн бөмбөг алдалтыг оноо олгож байгаа тэр оролдлого хувь бол маш өндөр. Ерөөсөө би бол өчигдөр оноон дурлцсан биш зүгээр довтлогоороо биш хамгаалтаараа л хоцсон гэж бодож байна хөлгүүдийн. За хөлгүүд өчигдөр 92 оноо авсны 72-ыг нь яг энэ дэлгэцний харагдж байгаа 3 тоглогч хуваагаад авцсан. За тэгээд Az-2-ын статистик үзүүлэлт бол бүр үнэхээр тасархаа олон талтайсан. 24 онооны 16 самбарынх нь 11 нь хамгаалтын самбар, 5 довтлогооны самбар. Тэгээд 4-р үеийн ерөнхийдөө тоглолтын гол эргэлтийн цэг нь бас надад азаал байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэр нөгөө слэм данкууд байна тий. Бүр ямар болон гой данкууд боллоо. Бөмбөг таслалт нь бас 5. Яалтчгүй азаа одоо нөгөө өнгөрсөн өдрөлд яагаад үлрэлийн үнцэнтэй тоглогч оноо шилдэг хамгаалалтын тоглогч байсан бэ гэдгийг маш олон хүн шүүмжилсэн шүү дээ. Азааг тий. Тэгэл тэрнээс хойш одоо BCL дээр ч харууллаа, ESL дээр ч харуулж, шгшээгийн төвшин ч харуулж байгаа. Ингээд яалтчгүй богино хугацаанд ингээд багийнхаа хамгийн гол нөлөө үзүүлдэг тоглогч нь болчихно. Тэгээ Миллерийг одоо бид нар уусаа мэдэн шүү дээ. Одоо Miller time, Miller тэгэл цаг нь ирэхэд үргэлж бэлэн байж шүү дээ. Тэгээ Барса үзүүлж байгаа нөлөөг бол бас тэгвэл BCH Knights багийн хувьд бас Warren 30 оноо 11 самбар. Warren бол хийдэл хийчихэж байгаа тийм. Тэгээ нөө бусдын хийлгсэн байна. Бусдын давалтыг хязгаарлана гэдэг нь цогтойг одоо жишээ нь тоглолтын тийм нөлөөтэй байлгаж чадахгүй. Магадгүй авсан 14 онооны ихэнх нь нөгөө тоглолт ерөнхийдөө тодорхой болцсон үед араас нь нэхэж яваа үед чөлөө шидэлт бас маш их байна шүү. Тэрнээс цогтойгийн оноонууд яг нөгөө одоо оноо дээр доороо ороод явж байгаа үед тоглолтыг эргүүлэх нөхцөл дээр момент эргүүлж байгаа нөхцөл дээр цогтойгийн оноонууд орж ирвэл ямар аюултай гэдгийг бид нар мэдэн шүү дээ. Тэгээд тоолборт бол хийдгээл бас хийсэн. Гол нь гэхдээ 4-р үед нөгөө Жордан тоолборт нэгч гараагүй. Яалчгүй урж хумын нөгөө бөмбөг эзэмшил бөмбөг заалт хэрэгтэй байсан учраас хэвтүүлээ нөгөө ривал гэдээ ярьжсэн шүү дээ. Одоо мэдтүүлээ одоо гард хуучны гард хөлгүүд одоо ялч сүүлийн 15 жил Монголоос гисэнд тэр ривал болсон гэдэг. Тэгээд одоо би нэг юм ингээд яг хүчтрийн тоглолтыг үзэж чам маа тайлбарлагч нар бас ингээд Монголын сагсны хамгийн их өршөлтөнтэй хоёр баг гэдэг. Надад нэг бодол төрж ирсэн. Одоо энэ Knights гэдэг баг өмнөх гардад ер нь өргүү болох хэрэгтэй юм байна. Тэгээ одоо танан гард би ч одоо сүүлдэн дархан гард, эм гард ингээд олон нэрээр явжсэн. Энэ гард гэдэг багт яаж тэр бүх юм одоо Knights-ийн түүх ингээд шинээрээ явмаар байгаа байхгүй одоо өмнөх гардын түүхтэй холбож ярихыг ер нь дуусгах хэрэгтэй юм байна гэж бодчихоо. Тэгээд дуусгахын тулд яах хэрэгтэй вэ гэхээр энэ үйлрэлт BCH Knights лигийн авраг болоод Knights гэдэг брэнд, Knights гэдэг шинэ багийг шинээр хүлээж аваад хуучин гардын фэн ч гэсэн одоо орхих хэрэгтэй та бүхэн. Тэгээд нөгөө гард гэдэг түүхийг ер нь тэнд нь орхиё одоо тэр баг нийт байхгүй болсон. Knights гэдэг энэ шинэ баг бий болсон. Хүлээн зөвшөөрөхийн тулд энэ баг ерөөсөө аврах болох хэрэгтэй байна л гэж бодсон. Тэгээд яг мэдээж гоё түүх гард гэдэг багийн түүх бол үнэхээр гоё түүх байсан. Гэхдээ ингээд нэгэнтээ
одоо гард гэдэг түүхтэй холбоотой хоёр хүн юм байна шүү дээ. Ижлэл тасалж үргэлж байна. Эрдэнэцогт хоёр байна. Тэгэл одоо ер нь шинэ Nights гэдгийнх нь одоо шинэ үеийн ингээд эхлээд явах хэрэгтэй байна. Тэгжэл бодогдсон шүү нэрээ. Энэ тоглолтын дээр нэг анзаарсан юм хэлчих тийм үү. Хүлгүүдэд нэг тийм амар хоёр хор шар байна. Аза, Барса. Тэгээ би нөгөө хоёулынгийнх нь тоглолтын дараах ярилцлагуудыг сонссон. Барса болохоор нөгөө ESL-ийн тоглолтууд айгүй хурцлсан. Тэн дээр нөгөө таархан байсан гэд хүмүүс ярьсан. Өнгөрсөн жил Азаг MVP авахад хүмүүс Азаг шүүмжлээгүй ч гэсэндээ Эрдэнэцогт авах хэрэгтэй байсан гэж маш их ярьсан. Тэгээд хүүхд нөөц дээр энэ хоёр зочноор оролцоход Азагаас асуусан байхгүй юу? Сэтгэлүүд уншдаггүй гэд. Тэгсэн чинь би тэрүүгээр хоолдог гэж бүр хэлсэн шүү дээ. Тэгээ бүр үнэхээр тэгээ энэ зонд бүр ингээ бүр level up өөрийгөө болгох гээд үнэхээр өндөр түвшинд бэлдсэн юм байна. Тэгээ нөгөө ESL дээр шүүмжлүүлэн гуртлаа араас нь заast өнөдөр алаад өгье гээл тийм. Тэгээ Барсагийн үед ч гэсэндээ яг энэ хоёрыг яг нэг юм галан тасцсан. Үнэхээр яг комментэр хоолдог үнэн байгаа таахгүй. Тэгэхээр яг муулах тусам л гялцаад ах юм шиг. Яг нэг Азагийн үед чинь өнгөрсөн тэр хавар бол ер нь айхтар буулыг дөртлөө шүү дээ тийм. Ерөөсөө ингээд сошиалор нэг буулыг явж байгаа. Тэгэнгүүт тэр үе сэтгэл зүйн үед бол бас нэлээд хүндээсэн баг. Тэгээд өөрийгөө бие хэмжээний тоглож шүү. Одоо яг улангийн өнцөг харин яг гоё юм л та. Өнгөрсөн жил тэгвэл MVP гэжсэн Эрдэнэцогт эсрэг би тэгвэл үзүүлээд өгөөд энэ тоглолтод тоглолт шийдчихэж шүү дээ. Тэгэхээр ийм гоё нөгөө өрсөлдөөн тамирчдын хооронд ийм хор шар ийм зүйлийн спортыг улам гоё болгодог л та. Тэгэл үзүүштэй л болголоо л та яхахгүй тий. За хэдүүлээ хамтдаа холбооны цом өмнөх 7 хоногт болж өнгөрсөн. 16-гийн тоглолтууд тий 8-ийн тоглолтууд нь бас явагдсан үзэгч. За эндээс мэдээж онцлог тоглолтууд гэвэл Omni Эрдэнэ Miners налах бицооны тоглолт болж өнгөрлөө. Одоо амар тоглолтууд боо тий. За энэ бол ерөөсөө яг холбооны цомын хамгийн анхаарал татчихсан тоглолт байсан тэр хүлээлтэнд хүрсэн. Гэхдээ за бас апсет гэж хэлж байгаа гэж би бодож байна. Шуудын багийнхан чинь ингээд спортын ордон дээр ажиллаж байгаа. Энд офс дээр ажиллаж байгаа бид чинь ерөөсөө энэ тоглолтын ингээд сүйд ерөөсөө нүд салгаж чадахгүй бүгд бараг босоо зогсцсон үзчихсэн шүү дээ. Тэр шидэж байгаа шидэлт. Гэхдээ бас миний бодлоор одоо налах бизон багийн тоглогч маань бариад хоччих байсан юм шүү дээ гэж бодох шиг тийм. Яагаад зогсчиход хийж үү. Тий яг секунд үлдээч юу. Одоо Баясагийн шийдэлт бол тэгэл яаж байгаа шүү дээ. Ер нь боломж өгөх юм бол бид нар оноо авч чадсан шүү гэж байгаа шүү дээ. Тэгээд яаль ч өнөөдөр бол чи нөгөө нэг залуу баг туршлага багтаа тоглогчдын л алдаа байхгүй. Эдийн зүгээр залж байгаа дуусчих юмыг аюу чи найдвартай хийчүүл болчихно л гэсэн юм төрүүлж ажиллаад. Тэгээд хариуд нь ингээд санчрын шийдэлт. Одоо юу гэвэл санчрын ийм шийдэлтийг бид нар ялангуяа энэ ордонд олон харсан шүү дээ. Гэтэ яг бас тэгснийц налах бизон бас гарч ирч чадлаа. Тийм тэгээд нэмэлт цаг руу ороод ямар ч нэг алдаагаа нямба дуусгаж чадлаа. Тэгээд яг хоо Miners-ийн үед уг нь бол одоо тоглолтын өмнө харахад хожихоор тоглолт тийм бүгд түүний үед гэхдээ Bison ч бас нэг бид нар лигийн баг шүү. Лигт бас нэг 2 үлээр тоглолцсон баг шүү гэдэг нь тэгээд харагдлаа доо. Тэгээд тэмцээний гоё онцлог юм да. Нэг тоглолтоор бүх юм шийдэгдэн тийм. Тэр нь холбооны цомыг улам сонирхолтой болгочлоо л да. Хэрвээ Miners сожсон бол тэгээд дандаа дээд лигийн багуудын нэг жижиг тэмцээн болоод үнэлгээр гараад байна шүү дээ. Тэгээд бид нар угаасаа яг хөгжлийн лигийн баг авраг болохыг үгүйсэхгүй л гэдэг байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн налах Bison бол супер тоглогч нартай хэрнээ бас асуудалтай байсан учраас доош унтсан тий. Одоо бол бүрэлдэхүүний хувьд бас шинжлэхдээ залуу тоглогч нартай олцсон айгүй гоё налах Bison болсон. Эргээд дээд лиг рүү харлаа тэмцэл хийж байгаа баг шүү дээ тий. Тэгээд гард үнэхээр одоо бас хоёр талтаа гоё тоглогч болцсон юм байна. Энэ тоглолтын дээр бас бодож илаа. За холбогч бас өсөх хоёр гэж залууг үнэхээр онцлмоор байгаа. За яг одоо энэ харагдаж байна. Өмнө за дээдлэгт өмнө үе болоодаас орж тоглож байсан байна. Тэгээ санагдаж байна. Хөгжлийн лигт бол маш удаан тоглож байгаа. Яг одоо нэг оргилуулыг хөгжлийн лиг Монголчууд ингээд нэг олон лиг хөгж 21 аймгийн дэд хэсэг тэр лигүүд бол маш их тоглож байгаа. Удаан тоглож байгаа тамирч байна. Тэгээд онцлог статус л мундаг байсан юм байна шүү дээ. Miners эсрэг баг. Ашигтай дамжуулалтаар дабл. Бисоны тоглолт дээр ялангуяа тэр тоглолтын 4-р үеийн төгсгөл нэмэлт цагийн төгсгөл рүү нэг юм маш одоо чанартай санагдсан юм. Бисоны тамирчид чөлөө шидэлтийн эрх авсан тамирчид бүгд шидэлтэй маш сайн гүйцэтгэж шидэлтийн гүйцэтгэл тэр төвлөрөлтэй. Тэгэхээр одоо налах Бison багийн тэр дасгалжуулагчтай алба бол тамирчтай үнэхээр сайн бэлдэж ажиллаж чаддаг юм байна гэдэг. Тэгээд чөлөө шидэлтээр л тэр эцсийн хувьцаа шийдэгдлээ шүү дээ. Тэгээд одоо энэ 7 хоногт үргэлжлэх холбооны цомын тоглолтууд амжилт төсөө Бисоны зүгээр дотроо дэмжиж үзмээр л тийм л гоё юутай байлаа шүү дээ. Тэгээ холбооны цомоос гадна ер нь хөгжлийн лигийн тоглолтууд өөрөө их сонирхолтой. Тэг үнэгүй учраас үзэгч ихтэй байдаг. Ерөнхийдөө дүүрэн үзэгчтэй байх тохиолдол зөнтэй байд юм л. Эмэгтэй бракет харагдаж байгаа шиг байна тийм байна. Эмэгтэй бракет одоо маргааш баасан гарагт техникний тоглолтууд нь явагдах
хуваартай байгаа үзэгчтэй авах Premier Sport list манай сувгтай хамт байгаад тоглолтуудаа үзээрэй. Тэгээд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг. Эмэгтэй тоглолт төр чинь бас оюутны лигээс нэг баг гараад ирсэн шүү дээ. Тэгээд ихэд тэрийн шагаа гэдэг одоо муш шонхортой энэ тоглох юм байна. Алтан од Wings, Улаанбаатар Amazons, Тусалт Sharks хөгжлийн лигээс бас байна. Sharks ч бас л олон жил хөтөлбөр нь амжилттай явцсан. Зүгээр Amazons яг хожиход ах л да. Гэхдээ Sharks бас тэр тоглолтод ер нь мөчөөгөө өгөхгүй. Аль хоёр ер нь финал руу гарна гэж ер нь бодож байна. Amazons-ыг бол асуудалгүй гараад ирэх болов. Тэгээд даралт Pirates-ийн тоглолт бол нэлээд өрсөлдөнтэй өмнөх бах. Тэгээд Amazons юм болов даа л гэж бодоод байна. Тэгээд ер нь эмэгтэйлийг өөрчилсөн финал байх уу гэх. Нөгөө Amazons-ийн хожигдоогүй цуврал чинь бас нэг 270-80 хоног болчихж байгаа юм л шүү нэрээ. Өвсөн удирдалтаа нийлээд тий бас сонирхолтой. Жаад нэг бүдрэх үедээ. Эрэгтэй bracket. Цомын тэмцээн дээр. Хөлгүүд дарах United. Эрэгтэй bracket ер нь бүх багуудын тоглолт маш гоё болох болоо да тий. Одоо боднос нөгөө лидер болохгүй байгаа юм а Besiege Knights хийх тоглолтын дээр хэр цэцэлж чадчихээн. Ер нь Монгол тоглогчдороо тоглол ямар байх нь нөгөө бөмбөний хойрол шилжих ойлголцол ямар байх нь гэдгийг их ач холбогдол тэрэн дээр харагдана гэж би бол хувьдаа бодож байна. Тэгээд энэ дээр хамгийн сонирхолтой тоглолт Метал 1, Метал 2-тойгоо тоглох юм байна. Тэр дээр Монголиас биш л Метал. Тэгээд энэ их гоё тоглолт юм болох. Тэгээд бас гоё болно. Сүхбат бас нэлээд шартаа үзэх байлгүй зэлмэг хоёр тий. Эндээс ер нь айл нь шилдэг дөрөвт гарч ирнэ гэж бодож байна. Гэхдээ яг тэгэл топ багууд нь эхлээд анхаарал татах байлгүй тэгээд Bison бас Eps зүгээр нэг хожигдчихгүй л ах гэж бодож байна. Сая Miners-ыг хождог байдлаар бол тэр нэлээд зураатай тоглолт болох байх. Тэгээд Боднос Besiege 2 бас сонирхолтой болно. Би бол Боднос хожоо гараад зэхэд нэг гайхахааргүй бол байна. Би бас дархан хөлгүүд дээрс яг өндө хөлгүүд гэж бас шууд хэлж чадахгүй. Тий, United ч бас өнгөрсөн үеэрл хөлгүүдийг бас нэг явуулж ирсэн үг байгаа шүү. Бас эйгүү. Тэгэхээр ер нь хин ч хожиж болох аль бүх багт нь боломж байгаа ийм л юу. Тэгээ нөгөө ганц тоглолт гэдэг чинь тэр өдөр хин шидэлттэй байна. Аль баг нь бас нөгөө гүйцэтгэлийн хувьд азтай, одтой байх нь үү гэж сонирхолтой л доо тэгээ холбооны цомын тэмцээний гоё онцлог ач холбогдол тэр юм да. Яг анзаарснаар нэг зүйл байгаа нөгөө дээдлийн багууд хөгжлийн лигийн багтаа тоглоно шүү дээ. Тэр нь ингээд статарангууд 3 шидэлтээр дандаа хөгжлийн лигийн багууд нь баг илүү хандлагатай юм байлээ. Ялч өдөр нь ордон дасцсан байгаа тий. Тэр бөмбөний ойлт хүртэл баг надад хүртэл анзаарч байна. Цагирхан дээр нэг бөмбөг гоё шүү дээ. Тэр хүртэл бол шал өөрл анзаарч илээ. Манай нэг юм байгаа ш та уучлаарай төмрөх. Дээдлийн багууд юу хөгжлийн лигийн баг нэг судлаад хараад авахгүй шүү. Харин хөгжлийн лигийн бол дээдлийн ихний багыг бол амар судалж байгаа шүү. Дээрс нь манай нөгөө ордны заал шал мал чинь бас ингээл эвгүй шүү дээ. Энэ тэнд зарим газараа хөндөй одоо бид нар чинь ингээд өмнө лиг болж байхад. Одоо манай тамирч чинь тэр мэрийг бас мэддэг байхгүй. Одоо тэнд байг тоглож байгаа хүмүүс чинь бас тэрийг мэднэ гэл яг нөгөө талбайн давуу тал гэдэг шиг заалны давуу тал бас хөгжлийн лигийн багуудад сонирхолтой багууд бас байна шүү дээ. Тэгээд бас гоё болох бах уу. Ер нь сонирхолтой л болох бах. За ингээд хамтдаа холбооны цомын хуваар харагдаж байна. Дээдлийг маань бол 6 хоног завсарлаж байгаа тий. Тэгээд цомын тэмцээнүүд яв. Завсарлаж байгаа энэ үед үзэж таах. Маргааш Баасан гарагт Amazons тусал тус гэж шүтээсийн тоглолтоор эхлэх юм байна. Eps Bison гоё тоглолт байна тий. Ерөөсөө л одоо л гоё тоглолтгүй байх болсон. Хүүхд залуучууд зүгээр цаг завтаа бол спортын урданд очиод өдөржингөө өнжчихэд тэгээд ингээл гоё сакс үзэх нь шүү дээ. Тэгэд ордон дээр ялч одоо тэр нэг спортын ордны ойролцоох амьдрал хүүхдүүд багтаа маш ихээр ирж ийл шүү дээ. Жоохон хүүхдүүд ингээл найзуудаараа даавал зөө тэнцээс нэг чихэр мөхрөө үлдсэн байна шүү дээ. Тэгэл хэдэнлэлт нь ингээд нэг хаваагт суучаад багуудаа дэмжээд нэг чөлөө шидэл шидэнгүүт нь шүү дээ нэг юмнуудаа хэлээд. Үнэхээр гоё л. Тэгээ илүү нөгөө нэг үзэгчд ойрхон байна гэдэг бүр гоё мэдрэмж өгдөг гэх тамирчид бас хэлдэг шүү дээ. Ордны онцлог тэрэлтэй. Хойно чи тэгээ чи ингэ чи яг хойно чихэн дээр нь ойрлж идэг тэгээд. Тэгээ нөгөө спортын ордны уур амьсгалаа санддаг хүмүүс ч их байдаг бах уу. Манай тамирчид очичоод ордондоо иргэд ирэх гоё байна гээл бүгдээрээ бас нэг тийм хуучнаа дурсан юм стори юмнууд бас харагдчихсан. Тэгээд ямар ч байсан холбооны цомын тоглолтууд гоё өргөжлөж байгаа. Тэгээд үзэгч та бүхэн бидэнтэй хамт холбооны цомын тэмцээнийг шууд үлээ авч үзээрэй. Цаг завтаа бол ордонд очиод үзвэл бүр гоё тий. Ингээд хамтдаа үндэсний дээдлигийн хүснэгтэй харцгаая. Улаанбаатар Amazons 13-0. За энэ бол тий Amazons-ийн нөгөө түрүүн би нэг дурдаад орхисон тэр нэг хожигдоогүй цувралын тоон бүр 280 хоног болцсон байгаа юм байлаа. Дараагийн дугаар дээр хэдүүлээ илүү дэлгэрэнгүй яг юуг нь харуулъя тий.
Тэгээ Pirates, Arft, Irvsүүд гээл Wings, Altod хоёр ч гэсэн бас ингээд өршөлтөнд ороод ирлээ шүү. Тэгэхээр яг Amazon-с тасарсан байгаа ч гэсэн нөгөө 5 багийн үед бол яаж ч магадгүй плей-оффын байрлал ер нь хин нийтэрч гарч магадгүй. Манайх ч нөгөө нэг удирдлын яаж төгснөөр нь бас холбооны нөгөө шагналын хойролт хийдэг учраас багуудад тэр чухал шүү дээ, тий. 2-оор дуусах уу, 3-аар дуусах уу гэдэг чинь бас нөгөө шагнал урамшууллын мөнгөний шагнал нь бас дүн ялгаатай байдаг болохоор. Тэгээ одоо хамгийн чухал зүйл нь бол хин ч одоо Улаанбаатар Amazon-стаас нүүр тулахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Тэгээ тийм ч учраас бас эхний шатанд Amazon-соос зөрчүүл тийм үстэй. Финалд бас юу ч болоо гэлээ. Гэт бас л их холыг ярьж шүтэлээ. Шууд финал яриад сууж байгаа тийм. За 13-2 бисэж nice. Хөдгүүд тэгэл одоо аврагууд ингээд хүрээд ирдэг харин. Гол нь хэдэн лооны өндөр 6-7 төр явж байгаа шиг байсан. За гол нь тоглолт дуугаа шүү дээ. Одоо энэ чинь үнээр ачаалтай байна тий. Ойрч нөгөө ESL-ийн аялын тоглолтууд хийж гин. Тэгэл одоо ингээд 2 сар хүртэл ESL-ийн тоглолт байхгүй. Тэгэхээр 1 сард одоо зөвхөн дээдлигтэй анхаарна гэсэн үг. Нөгөө залуу ирч хүч их байгаад байгаа болохоор аялын тоглолт хийгээд байгаа юм ядрахгүй улам ирччихэд л дээшлсээр байгаа 2 түрээд. Метал 9 дээр явж байгаа бол нэлээд бас юу таар харагдаж байна. 3 жилийн одоо финал лейст баг шүү дээ тий. Эпс дээр энэ 7 хоног Томс Робус эргээд ирж байгаа. Тийм өвөр өдөртөнд дууссан гэсэн гайгүй. Хүндрэл тийм хүнд биштэл биш болж таарсан. Эргээд эпстэй ерөнхийдөө. Эпс удирдлын ихнээс үснэгтийг бол нэлээд тэргүүлсэн шүү дээ. Тэгээд бас бэртлэгийн янз бүрийн асуудал болсон. Miners бас нэлээд дэвшилцэн харагдаж байна те. Бас л доогуур явж ирсэн. Тэгээд метал явандаа бол дээшлэх бах. Тэгэхээр металын оронд ямар баг доошлох уу? United бас дээшлэх болов гэсэн үгэлэлт байна. Шонхрууд бас яг энэ гоё явж байгаа моментыг хэр удаан хадгалж чадах нь уу тий. Тэгээд ер нь өснөгтийн өрсөлдөөн 7 хоногоос 7 хоногт тэгээд сонирхолтой байх нь тий. Сэлэн бодоос тархын үнэт бишрэл метал гэж. За 7 хоногийн хуваарууд харагдаж байна. За эндээс 12 сарын 23, 24, 25-нд 3 өдрийн тоглолт харагдаж байна. Эндээс онцлог тоглолт ер нь юу байна? Одоо ч тэгээд нэг онцгүй тоглолтгүй л болчлоо л да. Одоо тэр эмэгтэй тэр Amazon-с ирвсүүд тэр болтлоо Индрагийн асуудал юу болох нь үү те? Багийн дотоод уур амьсгал юу болох нь үү? Ирвс одоо ер нь Amazon-с нэлээд ойрхон үжих ёстой баг шүү дээ. Эмэгтэй тоглолтоос бол тэрийг хүлээж байна. Тэгээд Wings Pirates одоо нэг хожлын цувралтай сүүлийн 2 тоглолт бас хуйлаа хожсон байгаа юм шүү дээ. Тэгээд медаль хүлгүүд. Тийм, медаль хүлгүүд тэр бас чухал тоглолт мэдээж 2 финалцсан баг. Тэгээд Eps Miners Eps нэг жоохон цэгцрээд ирж байгаа бол Miners уламжлалт чангарч байгаа гэдгээрээ тэгэл ингээд ер нь бүгд л гоё тоглолтууд харагдаж байна дөө тэгт. За Mongolia Knights хоёр өсөлтөд дээр дөрөв 2 баг. Гэтэл энэ хоёрын оноо ч гэсэн заахын бүр Монголсоор Knights хожих өндөр магадaltaй гэсэн. Бас л оноо бол тэгж нэг хол салахгүй байгаа тий. Тоглолтын төсөөлөл эцсийн юунд гарах бах тий. За тэгээд 6 ожилтой 4 багаал энэ 7 хоногт ер нь 7 хоногудад яхаг харах нь шүү дээ. 4-4 баг 6 ожилтой гэдэг чинь ер нь амар шүү дээ. Одоо бүр л амар бол гэсэн. Тэгээс хизээч төсөөлж байгаагүй багууд бас доогоор харагдах бас аюу сонирн байна тийм. Металда ялангуяа 9-т харагдана гэдэг. Тэгээ хожигдлын хувьд 10 байгаа. Тийм. Тэгэхээр бас л нэлээ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтэй хамт байсан хоёр зочиндоо маш их баярлалаа. Хамтрагдсан холондоо бас маш их баярлалаа. Эх 7 хоногт илүү сонирхолтой онцлог мэдээллүүд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. За тэгээд үзэгчдээ энэ хүртэл хамт байсан үзэгчдээ бас баярлалаа. Энд хүрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Баяртай.